За бүгдээрээ сайн байцгаана уу? За ойрдоо бас бичлэгээ хийж амжсангүй л байгаа тань. За ингээд нутаг явах гэдэг тэгээ бэлтгэл хийгээд гадуурыг гүгээд нутаг явж сайхан амарнаа, Монгол руугаа явнаа. За тийм болохоор мэдээж явах гэж байгаа хүмүүс чинь нэг завгүй болол тэгэл. Гадуур гүйдэх штэ. За яг нэг ойрын өдрүүдэд нэг тиймэрхүү завгүй байлаа. За тэгээ бүгдээрээ зун сайхан аялаж, сайхан зугаалцгааж байна уу? Одоо тун удахгүй наадан боллоо. За тэгээ бүгдээрээ сайхан наадаараа ягаад урьдчилаад хэлчихье. За тэгээд өнөөдрийн уншлага ямар сэдвээр хийх вэ гэхээр таны одоо яг ингээд тодорхойгүй байгаа ямар асуудал яаж шийдэгдэх вэ гэсэн одоо уншлага хийх гэж байна. За ингээд сонголтын 3 үзрийг тавьсан байна. За тэгээд сонгосон одоо хөзрийнхээ уншлагыг гүйлгээд тэгээд уншлагаа үзээрэй. За ингээд нэгдүгээр группийнхаа уншлагт орж эхлэе. За манай энд одоо гадаа нөгөө цэцгийг навч илүү одоо энэ Японд ч одоо чихтэйхэн хурдан ургах юм байна өвс ногоо нь. Бараг л 7 хоног болго нөгөө хүүхдийн өвс засдаг юм шиг л одоо энэ өвс ногоог энэ ойр орчны өвс ногоог хадаад нах. Тэгээд одоо чимээ шууган хэрв чимээ орж явах юм бол уучлаарай. Тэгээ аль болох нэг айхтар сонсогдохгүй болоо гэж бодож байна. Гэхдээ надад бол бүдэг сонсогдчихл байна л та тийм. Хамаг хаалга цонхоо хааж агаад за ингээд уншлагаа эхлүүлье. Одоо ганц завтай үедээ эхлүүлэхээс өөр аргагүй байлаа. За ингээд янз янзын учир шалтгаан тооцсон sorry. За ингээд сонголтын хөзрөөс эхлэе. За таны сонгосон хөзөр ямар хөзөр? Вау, Fox. За үнэг. За манайхны одоо энерги бол те ямар асуудал одоо тодорхойгүй байгаа ямар асуудал яаж шийдэгдэх вэ? Энэ үнэхээр тодорхойгүй байгаа юм байна. За тэгээ яг юу гэж хэлэх чинь гэхээр Fox гэдэг чинь цаагаараа одоо мэдээж ингэдэг шүү дээ. Fox гэдэг чинь асар залтай амтан. Үнэг шиг залтай гэдэг шүү дээ, тэ. Тэгэхээр магадгүй таны тодорхойгүй байгаа тэр ажил чинь хэн нэгэн үнэг шиг хүний одоо хамааралтайгаар тодорхойгүй болцоод байна. Үнэг шиг хүн чи хэцүү шүү дээ угаасаа. Энд дэрж нэг юм яриад, тэнд очиж нэг юм яриад. Нэг тийм тогтворгүй байр суурьгүй тэгтээ зайлчин яагаад өөртөө дандаа одоо ашигтай байдал үүсгэхийг хүсэж идэг шүү дээ үнэг. Үнэг ер нь эцэст нь тэгээд өөртөө ашигтай байдлын төлөө зайл мэх ов гаргаж нөгөө сүүлээ шаргуулж явдаг шүү дээ. За тэгэхээр одоо сонгосон хөзрийн энерги бол яг нэг ийм төрлийн энерги байна. За энэ нь өөрөө юутай холбоотой вэ гэдэг дээр хөзөр дэлгээд явъя. Яг юутай холбоотой одоо энэ асуудлууд? Oh my god. За хөзрөө нэг сайхан холж өдөр энэ хөзрөө ашиглаагүй байгаа юм чинь. За юутай холбоотой нэгдүгээр группийнхний тодорхойгүй байгаа ажил нь яг юутай холбоотой вэ? За Япари гэж тэ нөгөө юу нөгөө орлоготой холбоотой мөнгө төгрөх санхүүгийн орлоготой холбоотой. За хахад нэг мэдээж нэг группт те одоо бүгдээрээ мөнгө төгрөх санхүүгийн орлоготой холбоотой тодорхойгүй асуудал байна гэж байхгүй. За Great Fortune гэж байна. Тий. За энэ бол мэдээж те
маш гайхалтай боломж, цаг хугацаа. За тэр нь өөрөө мөнгө төгрөгийн одоо орлого. За мөнгө төгрөгийн орлого гэдэг нь болохоор шууд утгаараа мөнгө төгрөгийн орлого бас байж болно. Магадгүй зээл, тусламж, төлөвлөгөө тийм ээ. За тэгээд мөнгө төгрөгийн орлого гэдэг чинь өөрөө бас давхар юуг илэрхийлж яадаг вэ гэхээр ажлыг бас илэрхийлнэ шүү дээ тийм ээ. Бид нар ч бүгдээр ажил хийж ээж ажлаас орлого олдог учраас. За тэр маань өөрөө жаахан нэг юм овчин залжин өөртөө ашигтай байдлыг үүсгэх гэсэн хин нэгний одоо яг л одоо магадгүй те жаахан авилгал. Жаахан өөртөө ашигтай ямар нэгэн юм хүлээлтээс үүдээд магадгүй тэр чинь өөрөө хоошлогдоод байгаа юм байна гэж хэлэх гээд. За энэ өөрөө тэгвэл ер нь бүтхүү. Энэ хүлээлт үүсгэж байгаа энэ асуудал өөрөө ер нь бүтэх боломжтой юм уу гэдэг энгэл answer картуудаас бүтэх боломжтой юм уу энэ өөрөө. Энэ бүтэх боломжтой юу? No гэж шүү. За тэгвэл яавал илүү сайн дэлгэрэнгүй тодорхой мэдээлэл цуглуулаа. Яг одоогийн нөхцөл байдал нь бол бүтэх боломжтой биш байна гэдэг аахгүй recovery. No need to worry. Энэ нь тэр чигээрээ боломжгүй асуудал ерөөсөө биш ээ. Нэгдүгürt. Хоёрдугаарт яг юу гэж хэлэх гэж байна гэхээр чамд илүү тодорхой мэдээлэл хэрэгтэй байна. Энд саадуулаад байгаа хүн нь магадгүй энэ хүн байгаад байгаа байхгүй юу? Чи магадгүй зөвхөн хин нэгэнд найдаад байгаад байгаа бол өөр арга замыг хайх. Өөр арга замыг туршиж үзэх. Яг одоогийн арга зам чинь өөрөө буруу байна гэдэг байгаа байхгүй. Энэ сонголтын хүн хин нэгнээр дамжуулж байгаа энэ хүн чинь өөрөө магадгүй буруу байна. Тийм болохоор илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг цуглуулад дахин эхлэхэд боломжгүй юм биш ээ гэж хэлж байгаа байхгүй. Ойлгомжтой байна те? Маш ойлгомжтой байна. За одоо хүзрүүд энэ дээр багтахгүй учраас жоохон эмгэлж цэгцлээд авч тавиад явнаа тий. За тэгвэл тараад хүзрээр ер нь яавал энэ одоо бүтэх ёстой юм. Ер нь яавал гэдэг дээр сая энэ дээр хэллээ шүү дээ. За тэгэхээр яавал гэдэг дээр болохоор хүнээ солигж байна. Энэ хүнтэй холбоотой хамааралтай юм бол бүтэхгүй гэдэг байгаа байхгүй. Энэ хүн яагаад гэвэл айгүй зайлчин дунд нь одоо нэгсэндээ яг бодитоороо саа дотор болж байгаа ч байх магадлал бас маш өндөртэй болоод эхэлж ин л та одоо ингээд уншлага ороод ирэхээр. За нэгдүгээр группийнхний маань яг одоо тийм хөөцөлдөж байгаа энэ мөнгө санхүүгийн орлоготой холбоотой ажил төрөлтэй холбоотой. За энэ ажил нь болохоор тийм бүтэх боломж нь одоо тийм яавал юм бэ гэдэг дээр ерөнхийдөө тараа хөзрөөдөөс дэлгээд харуулах яа. Энэ ажил өөрөө ер нь яавал бүтэх боломжтой юм. Ерөөсөө асар ирч хүчтэй одоо нэг өөрөө нэгэсэндээ нэг жоохон тийм хүрхэд заяа хүрхэд жоохон хэцүү санагдаад байгаа. Өөрөө чинь хувьд бол харьцахад хэцүү санагдаад байгаа. Тэр нэгэн эрх мэдэл бүхий эмэгтэй хүн байна.
Тэр эмэгтэй хүнтэй яг ингээд одоо энэ хүн бол нэлээд одоо юу гэх юм энэ харалтаа ингээд байж байгаа байдал нь нэлээд их цантай эмэгтэй хүн байгаа зү. Хамар өндөр сөгцсөн энд ч гэсэн айгүй өндрөөс юмыг харж байгаа зү тий. Тэгэхээр энэ хүн айгүй байр суурьнд хүрсэн. Мөнгө санхүүгийн өвд бүр эрхчлөөнд хүрсэн. Магадгүй чи ингээд ажил хөдөлж байгаа бол эмэгтэй даргана. Эсвэл эмэгтэй энэ мөнгө санхүүтэй холбоотой ажил эрхэлдэг хүн нь. За эсвэл та хэрв ямар нэгэн газараас мөнгө зээл тусламж авах гээд ингээд ер нь энэ мөнгө санхүүгийн орлогын тухай яригадаад байгаа учраас тэгж байгаа бол өөрт чинь бол нэг хүрч чадахгүй байгаа чадмааргүй байгаа юм шиг хол санагдаад байгаа тэр нэг эмэгтэй хүн байгаа байхгүй юу? Чиний хувьд. Энэ хүнийгээ чиний гэсэн доо мэддэг хүн гэсэн үг. Тэгвэл за намайг ч тоож харьцахгүй байх таа гэд магадгүй өөр хин нэгнээр дамжуулаад харьцаад байгаа нэг хүн. Энэ хүнтэйгээ заяа өөрөө маш тийм нөгөө эрч хүчтэй маш хурдан очиж уулзаж өөрөө тулж нэгсэндээ өөрөө хүнээр дамжуулаад дэлгүй өөрөө тэр хүнтэйгээ харьцахыг хэлээд байгаа байхгүй юу? Энэ дэр цаг алдаад хэрэггүй гэж хэлж байгаа нэг онцлогоноос. Тэгэд өөрөө яг л бодит байдал чи одоо нэг ингээл төсөл нэг юм ингээ эхлүүлэх гээд ямарваа нэгэн бизнес, хувийн бизнес эхлүүлэх гээд магадгүй заяа. Тэгээд чамд жишээ нь мөнгө төгрөг санхүүгийн ингээд орлого байхгүй. Тэгээд чи ингээд нэг хөрөлцөхгүй. Тэгээд өөр хин нэгнээр дамжуулаад жишээ нь зээл тусламж авах гээд ингээ харьцаад байгаа бол заяа. Өөрийнхөө л яг одоо хийх гэж байгаа нөхцөл байдал бүх юма энд очоод өөрийнхөө амаар айгүй сайн дэлгэрэнгүй тайлбарлаад үнэн учир байгаа байдал бүхнийгээ яг ингээд үннээр нь илэн далангүй энэ айгүй илэн далангүй ингээд нэг бүр ингээд нэг сэтгэл нь ингээд нэг асгарч байгаа үстэй тий. Ягаад гэвэл энэ ажлыг чи хийх гэж хүсэж байгаа болтой байгаа байхгүй юу? Энийг л хийчихвэл бас нэг ирээдүйн харагдаад байгаа чамд. Өөрт чинь чи өөртөө айгүй ихтэй байгаа байхгүй энэ ажил дээр. Гэтэл чамд яг л ингээд нэг хөдлөх мөнгөнийх нь эхлэл нь байхгүй гэж бол. Яг тэрийг энэ нэг хүнд энэ нэг юм мөнгө санхүү боломжтой хүнд чи яг ингээд бүх үнэн сэтгэлээ тайлбарлаад өстө нүдэнд нь харагдтал нэг яриад бас дээрээс нь нүдэнд нь харагдтал нэг ингээд төсөл төлөвлөгөө зураглалаа гаргаад тэгээд өөрийнхөө сэтгэлээр өөрийнхөө амаар ингээд тайлбарлаад байгаа байхгүй. Тэгэх юм бол энэ ажил өөрөө боломжтой. Нөгөө энэ дээр гарч ирээдсэн тий. Яг энэ хүнээр дамжуулаад үгүй ээ, энэ болохгүй ээ, энэ бүтэхгүй ээ. Чи харин илүү энэ хүнийхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл юмыг цуглуулад өөрөө дахин эхлүүлээд тэгвэл энэ боломжтой бүтэмжтэй санаа зовхон байхгүй гэж гаргаж ирээд байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөө ер нь магадгүй нэг тийм эсрэг хүсний тийм за хүүс хамаагүй ер нь бол тийм нэг юмыг эхлэх гээд ингээ бодчоол тэр мөнгө санхүүн дээрээ гацаад байгаа үнэ энерги байгаа тань л та. Чи бол өөрөө яг тэр хийх гэж байгаа ажил дээр бол маш одоо тийм итгэл дүүрэн байгаа. Энэ ажил намайг санхүүгийн эрх чөлөөнд хүргэнэ. Энэ ажлыг л би жинхэнэ утгаар нь хийж чадна гэсэн юм байгаа байхгүй. Тэгээд чамд байхгүй байгаа юм ганцхан мөнгө л байгаа. Энэ ажил дээр чи өөрөө бол үнэхээр төвлөрөөд одоо нэг хүн чинь нэг юм барихаар за тэрийг ч энийг ч гээд ингээд нэг докторгүй нэг байгаад идэг биш. Тийм биш. Зөвхөн энэ ажил дурлан одоо юу гэх юм яг ингээд нэг төвлөрөөд хийж чадах ажил гэж гаргаж ирээд байна. За тэгэхээр чамд бол боломж бол байгаа юм байна шүү тийм. Ямар төрлийн ажил мөнгө төгрөг санхүүтэй холбоотой. Тийм. Яавал болж утах вэ гэхээр өөрөө харьцал болж утна л гэж хэлээд байна шүү үзүүрт бол. Дамжуулж байгаа юм бол хэрэггүй гэж хэлээд байна тийм ээ. За ингээд энэ ажил ер нь хэдийгээр бүтэх боломжтой. Хэрв чи өөрөө харьцаж хандаад эхлүүл энэ хурдан энергийг хэлээд байгаа. Айгу хурдан. Маш хурдтай энергийг. Тэгэхээр цаг алдчихаар өөрөө яа гэж хэлэх гээд байна шүү дээ үзүүрт бол.
За энэ ажил тэгвэл яг хэдийгээр хэрэг өөрөө хөөцөлдөөд орвол яг хэдийгээр боломжтой вэ? Чамааг нэг гэсэндээ хүнийг хүлээж энэ хараа. Хүнийг хүлээж айгу цаг алдчихна гэж хэлж байгаа байхгүй юу? Жиган муданы иште имас гэж. Цаг хугацааг дэмий алдчихна гэж. Чи одоо энд нэг хүнийг л одоо хүлээгээд байна л да янз нь. Энэ хүнийг анх энергийн сонголтын дээр гарч ирсэн энэ хүнээ. Энэ хүн чинь чам шиг чиний ажлыг ойлгож энэ хүнд нэгдүгээр тайлбарлаж чадахгүй байгаа. Хоёрдугаарт энэ хүн өөрөө өөрт нь ямарваа нэгэн ашигтай байдал үүсэхгүй бол хүнд тэгж туслах гэсэн энержи нэг алгадаа гэж хэлчмээр байгаа байхгүй юу? Ойлгосноо тий? За тэгвэл за яг цаг хугацаагаар ер нь цаг бол цаг хугацааг алдаад хэрэггүй гэж хэлээд байна. За яг хэдийгээр ер нь нэ хурдтайдаа яг хизээгээр боломжтой юм бэ? Өөрөө хөдлөд эхлүүл хизээгээр эхлүүлчих боломжтой юм бэ? Шинэ эхлэлийг хизээ авчир. 1 сарын дотор гэж шүү дээ. Икагази энай гэдэг нь 1 сарын дотор. Чи өөрөө бүхнийг эхлүүлчих чадна. Аргагүй нь хурдтай энерги байгаа байхгүй юу? Тэгээ эхлүүлж чадна. Энэ эхлэлийг илэрч. За. Ингээд ойлгомжтой те? Маш тодорхой. Маш тодорхой. Oh my god. Энд чи яагаад дэлгэх цаагдсан байж байгаа вэ? За 2 дугаар группийн уншлага. За тодорхойгүй байгаа ямар ажил одоо хизээ яаж шийдэгдэх үү? Тэр нь одоо юу гэлээ тийм хугацааг нь үзээд ямар ажил яаж шийдэгдэх үү гэдгийг үзье. За таны сонгосон картыг гаргаж ирээ. За кома буюу нэг хадуур байна те? Хадуур. За хадуур гэдэг чи одоо яг юуг илэрхийлж байгаа карт вэ гэхээр ер нь тэгээ тодорхойгүй байгаа асуудлыг шийдэх. Одоо нэг үлдээхийг үлдээж, орхихыг орхиж, таслахыг таслаж, нэгсэндээ тэрнтэй зуралдахгүй гэсэн асуудал. За тэгэхээр ийм картыг сонгосон байна. За энэ дээрээс тэр тодорхойгүй байгаад байгаа асуудал нь тэр ажил нь өөрөө яг юу юм бэ гэдэг дээр карт авъя. За 2 дугаар группийнхний тодорхойгүй байгаа ажил нь яг юутай холбоотой юм? Тэр одоо шийдвэр гаргахгүй бол болохгүй байгаа нэг ажил гарч ирэхэд ашиг байна л да. За энэ болохоор occupation буюу мэргэжилтэй холбоотой гэнэ. За магадгүй манайхан одоо тий одоо мэргэжил эзэмших тал дээр за яг ямар мэргэжилтэй болох уу? Ямар чиглэлээр сурах уу? Яах вэ ийх үү гэд ингээд эргэлзээд тэгээ одоо болтол шийдвэрээ гаргаж чадахгүй байгаад байгаа асуудал дээр шийдвэрээ гаргахыг хэлээд байна. За өөр зарим хэсэг бүлэг улсуудын хувьд бол зарим хэсэг бүлэг улсуудын хувьд бол эрүүл мэндтэй холбоотой асуудал тодорхойгүй байгаад байгаа. За эрүүл мэнд бол энд уруу харж гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр эрүүл мэндийн байдал одоо магадгүй нэг тийм сайнгүй байгаад байгаа гэж болно. Гэвтэл энэ тодорхойгүй байгаа асуудал чинь өөрөө эрүүл мэндийн байдал уруу харж гарч ирж байна гэдэг чинь сайжирнаа. Дээшилнэ. Дээрднэ гэсэн энерги эхэлж байна. За зарим хүмүүсийн мэргэжилтэй холбоотой байх нь тийм ээ. Ажлаа салих уу? За ямар чиглэл за оюутан залуучуудын хувьд болохоор одоо ямар чиглэлээр сурах уу, суралцах уу гэл. За зарим нэг ингээд нас нийгэмд гарцсан хүмүүсийн хувьд болохоор магадгүй ажлаа солих гээд аль чиглэлээр яаж ажиллах уу гэдэг дээрээ жишээ нь ингээд тодорхойгүй шийдэж чадахгүй байгаад байгаа асуудлуудыг хэлэх гээд байна гэсэн үг. За тэгвэл энэ тодорхойгүй эрүүл мэндийн болон мэргэжлийн чиглэлийн ажлууд нь яг Angel Answer картаас тэдэнд энэ ажлууд энэ эрүүл мэндийн яг ямар тэр нь одоо жишээ нь солих гэж байгаа ажил нь жишээ нь одоо бүлэхүү жишээ нь тийм ээ.
Энэ дээр ямар хариу өгөхийг үзье. Look for sign гэнэ. За энэ нь болохоор одоо өгж байгаа дохиог анхаараарай, анзаараарай гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр дохиог чамд бол илгээгээд байгаа л гэсэн үг. Магадгүй тэр нь хүний амаар дамжаад, магадгүй зарим нь зургтын мэдээгээр дамжаад янз бүрээр ирж байгаа байж болно. Тэгэхээр одоо нэгсэнд сайн алдаж болохгүй буюу тий. Илгээгдэж байгаа дохиог алдаж болохгүй л гэсэн үг. За, wait гин. Хүлээ. За, юг. Хүлээ үгүй шүү гэж шүү тийм. Энэ нь яг яагаад нөө гэж байгаа юм? Аль талд нь хэлж байна гэдэг дээр зөв. Цаг хугацааг нь илэрхийлж шүү тамины манайхаа. Яг одоо таны шийдэх гэж байгаа энэ асуудал чинь мэрэгжилтэй ч бай, эрүүл мэндтэй ч бай хамаагүй яг юу хэлж ийн гэхээр одоо энжелүүд бол юу хэлэх гээд байна гэхээр те илгээгдэж байгаа дохиог анзаараарай. Яг одоо бол зөв цаг нь биш шүү. Түр хүлээж байгаарай гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр магадгүй яаран буруу шийдвэр гаргах гэдэг байж болно. Зарим хүмүүс жишээ нь эрүүл мэндийн тал дээр яаран буруу шийдвэр гаргах гэдэг. Эрүүл мэнд сайжирнаа гэж хэлж байгаа шүү. Манайхан жишээ нь одоо зүгээр одоо ингээ эрүүл мэндийн тал дээр тайлбарлахад за одоо ингээд жишээ нь те яралтай одоо хагалгаанд орох уу гэж тэгжсэн чинь тэгэж хагалгаанд орох шаардлагагүйгээр өөрөөр эдгэж тийм ч хүнд ноцтой асуудал бас биш байсан байж болно жишээ нь юм хэлэх гээд байгаа байхгүй юу? Зөв цагийг хүлээ гэдэг байгаа шүү дээ. Зөв цагийг нь хүлээ. Тэгээд илгээгдэж байгаа саянгуудыг анзаар гэдэг байхгүй. За хэрв чи мэрэгжил ажилтайгаа солих төрөн дээр яаж исэн бол яг л адилхан. Яг одоо шийдэх цаг нь биш ээ гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр та шийдэх гээд энд эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр энд мэрэгжилтэй холбоотой асуудал дээр шийдэх гээд эргэлзээд айгүй яарад байгаа байж болно. Тэгэхдээ цаг нь биш шүү гэж хэлээд байна шүү үзрүүд. За цаг нь яг одоо яарах хэрэггүй цаг нь биш шүү гэж хэлээд байна. Тэгэхээр их чухал шийдвэр гаргах гээд тийм яарад байгаа бол нөгөө яарвал дааран шүү гэдгийг хэлэх гээд байна л да. Ер нь товчхондоо. За одоо тарот хөзрүүд маань юу хэлэх нэ гэдэг дээр мессеж авъя. За 2 дугаар группийн шийдвэр гаргах гэж байгаа. Эрүүл мэнд болон мэрэгжлийн тал дээр шийдвэр гаргах гэж байгаа хүмүүст зориулсан тарот хөзрүүд юу хэлэх нэ? Хөзрүүд юу хэлэх нь вэ? За strange high priestess the empress гэж за эмэгтэй хүмүүсийн бүр ерөөсө төгс хамгийн супер хөзрүүд гарч ирж байна. За тэгэхээр манайхан өөрсдөө эмэгтэйчүүд бололтой юм аа. Эмэгтэйчүүд. За нэг хоёр энэ уншлагыг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө эмэгтэйчүүдийг давмгааж сонсох бололтой дэг шүү. За таронууд маань юу хэлж байна вэ гэхээр тийм ээ. За таны тэр нөгөө шийдвэр гаргах гэдээсэн хэрв ажилтай холбоотой асуудал бол танд маш чухал одоо ажлын дараагаас ч юм уу шийдвэр гаргадаг төвшний одоо удирдах албан тушаалтан эсвэл аавч нь байж болно мэрэгжил сонгох гээд байгаа хүүхд залуучуудын хувьд аавч нь за ажил мэрэгчлээс олох гээд байгаа улсуудын хувьд болохоор шийдвэрийг гаргаж чаддаг мөнгө төгрөгтэй нэгсэндээ байгууллагын дарга нь байж болно. Яг ийм эрх мэдэл бүхий хүмүүсийн шийдвэрийг зөв цагийг нь болтол хүлээ гэдэг байгаа байхгүй юу?
Өөрөө магадгүй нэг тийм за би энэ ажил дээр за нөгөө ажлын тал дээр ихлэ жишээ аваад ярьдаг. Хэрвээ энэ ажлын тал дээр за би энэ ажлыг ингээл хийгээд идэх тийм ээ. Ямар ч ахицгүй, дэвшилгүй би ер нь ажлаа солидсон билүү гэд нэг эргэлзээд байгаа хүмүүс байж болж байна. Гэтэл тэрэн дээр яг юу гэж хэлж байгаа зөв цаг нь хүлээ. Энд шийдвэр гаргахад арай эрт байгаад байна. Чи энд хүчтэй болноо. Хүссэн байр суурьндаа хүрнэ. Чи томорноо, чи амжилтанд хүрнэ гэдэг байгаа байхгүй. Магадгүй нөгөө өхрийн сүлэн дээр худаг гэдэг шиг хараа. Өхрийн сүлэн дээр нөгөө хайч тас дур гэдэг шиг яг чи нэг тийм энерги нөгөө хүлээж тисэхгүй магадгүй нөгөө дэс төвчээр чинь хүрхгүйгээр наан нь яг нэг гой боломжийн өмнө өөрөө нөгөө дуусгачих гээд байгаа гэж магадгүй байгаа даа л да. За ажлын тухай дээр юм байна тий. За нөгөө мэргэжил сонгож байгаа хүүхдүүдийн тухайд үгүй энэ аав чинь гаргаж байгаа энэ шийдвэр нь магадгүй чамд илүү ирээдүйтэй илүү чи нөгөө нэг ингээд одоо өөртөөгөө эжилхэн хүсэл сонирхолтой дуртай одоо яг нэг юм хүмүүстэйгээ нийлээд нэг дор орох юм боломжтой хувилбар энэ одоо энэ эрэгтэй хүний шийдвэр эцэст нь чамайг хүчтэй болгоноо. Амжилтанд хүрнэ. Чи тэр салбартаа бол одоо жишээ нь тэр мэрэгжилтэй ч юм уу тэр хийх гэж байгаа юм дээр чи одоо нэгсэнтэй хамгийн сайн ирээдүйтэй оргил нь одно болж чадна гэдэг ийм мэрэгжлийг сонгуулах шийдвэрийг энэ аав эцэг хүн эсвэл багш ч нь байж болно шүү бас. Тийм. Ерөнхийдөө чамаас дээших төвшний эрэгтэй хүний шийдвэр гаргаж ирээд байгаа байхгүй юу? Энэ хүн магадгүй хамгийн чамд тохирсон хамгийн зөвийг сонгоход туслана гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Энэ эргэлзээх чинь тайлж өгөхгүй. Тийм болохоор энэ дээр одоо энэ нөгөө энжелзүүдийн хэлсэн тий. Илгээгдэж ирж байгаа дохионуудыг анзаараад өгөөрэй. Яар шийдвэр гаргаад хэрэггүй шүү. Зөв цаг нь ирэхээр ингэ болчихно гэж хэлэх гээд байгаа. Гайхамшигт тий. За тэгэхээр манайхан за тэгвэл энэ шийдвэр нь хэдийгээр гээд нэг хугацааг нь асууж тийм бас юм хугацаа их чухал. Энэ хүн хизээ чамд яг энэ шийдвэр гаргахад эсвэл энэ чи ажил солих гэдэг бол хизээ яг ингэхэд тус болох вэ гэдгийг үзье хугацааны үед. Тэр хүн дараагийн сард одоо 7 дугаар сар 8 дугаар сард чи шийдчихнэ. Чи яарж одоо 7 сард өөрөө шийдвэр гаргах гэсэн хэрэггүй гэдэг. 8 дугаар сард шийдэгдчихнэ гэдэг. За энэ ингээд ажилт хөрөлтөө мэрэгжилтэй холбоотой хүмүүс яах. За одоо bad health буюу эрүүл мэндийн тал дээр холбоотой байгаа хүмүүсийн юу болохоор бас адилхан. Энэ магадгүй одоо энэ удирдах төвшний энэ эрүүл мэнд муу байгаа учраас энэ магадгүй эмч хүн байж болж байна. Эсвэл танайг эрүүл дотор тодорхой хэмжээний байр суурьтай эрэгтэй хүн. Энэ хүний шийдвэрийг жоохон хүлээгээрэй гэдэг байгаа байхгүй юу? Яар ч хийдэд хэрэггүй шүү гэдэг. За тэгвэл энэ эрүүл мэндтэй холбоотой хүмүүсийн хувьд болохоор цаг хугацаанд яг хизээ байх вэ? Ер нь эрүүл мэнд сайжирна гэдэг байгаа. Яаран ямар нэгэн шийдвэрүүдийг гаргах гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм дахин. За тийм болохоор хизээ. За хизээ. Ер нь өөр чинь их ойрын маш ойрын чинь хүн гэдэг юм л да тий. Тэгэхээр магадгүй энэ хүн чинь хэрэг тий одоо настай хүн байвал өөр хүүхэд нь байж болж юм. Ер нь энэ хүний тэр чиний их ойрын хүн. Тийм чамаг одоо энэ шийдвэрийг гаргахад их байр суурийг эзэлнэ гэдэг байгаа. Тэгэхээр нэг өсөндөө зүгээр одоо энэ 7 дугаар сарыг аюу гой ингээд одоо энэ 100 цагийг мэдрээд заяа энэ 100 цагийг мэдрээ зүгээр байгалийн сайхныг мэдрээд эрч хүч энерги цэнэглэх тал дээр яригадаад байна. Байгальд, нарны гэрэлд
Хэрв та өвдсөн байгаа бол зүгээр өвчнөө ингээд нөгөө бодно гэхээс илүү одоо зүгээр байгальд энэ урин дулаан цаг, сайхан цаг үеийг ашиглаад 7 дугаар сард ерөөсөө одоо тий энд аюу сайхан нэг байгалийн таашаагаад аршаан сөвлөлийн газар яваад яг нэг аршаан дээр байж идэг байр үчиг байгаас тэ нэг яг нэг маш гоё байгаль донд аршаан дээр байж идэг нэг модон байшин гучиг байгаас тэ тий. Тэгэхээр яг тэнд очиод тэр байгалийн сайхныг мэдрээд аршаан уусанд ороод нар салхинд гараад аршаан уусыг уугаад ингээд эрүүл мэндийн байдал одоо нэгсэнтэй энэ энергийн дутагдал яваад байна да энд. Тэгэхээр та өвдсөн байгаа бол тэгэхээр энд очиж байглаар эрч хүчийг сэргээж энергийг цэвэрлэхийг хэлээд байгаа байхгүй. Энергийг шинэ энергийг оруулж ирэх. Хуучин муу энергийг нэгсэнтэй аршаан ус ууж гаргах. Ийм хэлээд байгаа байхгүй энэ дээр. За тэгээ нэг мацкачивари масэн гэдэг нь болохоор тий энэ бол зүгээр энд бол нэг тийм хамааралтай биш. Танд бол тий онгоц яадаг хол явдаг. Холын ирээдүрөө явдаг. Хол газар руу онгоц хүрэгдэг тийм ээ. За тийм болохоор онгоцны дүр зураглал бол таны өвчин эдгэж алс холын газрыг тий алс холын газар руу ямар ч тийм санаа зовх юм байхгүй гэж байгаа байхгүй юу? Онгоцор бол ерөөсөө л энэ юуг л хардаг штэ. Бид юмыг дээрээс нь хардаг штэ тийм ээ. Энэ харж чадахгүй байгаа хүрээнээс өндрөөс юмыг хардаг штэ тий. Тэгэхээр юмыг холын зайнаас өндрөөс хар гэж хэлж зөвлөж орж ирж байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ дэр угаасаа хугацаа гараад ирсэн дараагийн сар 7 дугаар сар биш шүү 8 дугаар сар. 7 дугаар сард таны юу хийхийг хүртэл хөзрөө зөвлөд өгч байна. Аршаа усанд уул усанд гар энерги цэвэрлэгч. За энэ ч гэсэн энэ ажил мэргэжил юутай холбоотой хүмүүстэй ч хамааралтай. Ер нь тэгэхээр 8 дугаар сард л нэг хөдөлгөөнүүд орж ирэх төлөвтэй. За ингээд 2 дугаар группийн уншлага энэ хүрээд өндөрлж जैन зав уншлагыг сонссон танд баярлалаа. Таарсан таалагдсан байх болтугай амжилт хүсье. Баярлалаа баяр таа. Группийн алтан түлхүүр сонгосон хүмүүсийн уншлаганд оръё. За сонгосон картыг үзье. За ямар карт сонгогдож вэ? За маш гоё үзэсгэлэнтэй бүсгүй сонгогджээ. Ястаа л нэг 100 цаг шиг сайхан цэцэг навч яасан гоё дэлгэрсэн гоё үзэсгэлэнтэй эмэгтэй сонгогдсон байна. За энэ маань одоо цаашдаа хөзрүүдийг дэлгээд явахаар за та эдийн маань бодож байгаа ямар асуудал яаж шийдэгдэх вэ? Хизээ шийдэгдэх вэ гэдэг дээр одоо хөзрүүд дэлгээд явъя. За 3 дугаар группийнхний тодорхойгүй байгаа яг ямар ажил юутай холбоотой вэ тэр нь дээр хөзөр гаргаад өгөөч. Ваа бас л орлоготой холбоотой шүү. Манай энэ хөзөр маань 1-р группээр бас дэлгэгдсэн. Та магадгүй 1-р групп, 3-р группээр нэлийн эргэлцсэн байж болно. Тэгвэл тэгээд айл аль нэгийг сонсоод үзээрэй гэж хэлнэ. За өшөө нэг 2 төрөл хайд нэг карт. 3-р группийнхний ямар ажил юм. За chance гинэ. Боломжийг эрэлхийлээд энэ бас л мөнгө төгрөг санхүүтэй холбоотой боломжийг. За энэ нь болохоор өөрөө бас энэ дээр тэ нэг машин тэрэгтэй холбоотой бас байж болж байна. Үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой байж болж байна. За энэ дээр яг мөнгө төгрөгийн орлого санхүүгийн байдал дээр тодорхойгүй байгаад байгаа юм байна гэж хэлмээр байна тий. За тэгвэл энэ ажил нь ер нь бүтэмжтэй юм уу гэдэг талаас нь үздэг юм. Энэ жилсүүдээс тий. За 3 дугаар группийнхний маань энэ тодорхойгүй байгаа мөнгө төгрөг, машин тэрэг, байр савтай холбоотой энэ ажил нь ер нь бол бүтэмжтэй ажил юм уу гэдэг. Тэдний хөөцөлдөж бодож байгаа ажил нь ер нь бүтэх боломжтой юм уу? Meditation brings answer гэн. За манайхан meditation хийдэг, бясалгал хийдэг хүмүүс байгаа юм байлгүй дээ.
Тийм медитейшн чинь бол чамд бол хариуг нь бол хэлнэ л гэж штэ. Тэгэхээр эсвэл медитейшн хийдэг хэн нэгнээс зөвлөгөө авах гэж байгаа хэл та бас тийм. Success. Romance. За энэ манай хэд маань ерөөсөн энжелсүүд болохоор өмч хөрөнгө мөнгө төгрөг санхүү гэхээсээ илүү бодоход ингээд давмгаалын бясалгал хийдэг хүмүүс байгаа юм байлгүй дээ. Бясалгал тал дээр бүр илүү те илүү хийж байгаа юмдаа дурлаад тийм ээ үйл хөдлөлөө ингээд авах юм бол одоо боломж бол их ойрхон байгааг илэрхийлээд байна л да. Тийм. Тэгэхээр манайхан магадгүй хийжсэн орхицсон энэ төр юмнууд байгаад байгаа. За энэ бүтэхгүй юм. Энэ одоо хүн чинь нэг хэсэг хийж байгаа л амар эрчимтэй хийж байгаа орхичдээ шүү дээ жишээ нь тий. Яг нэг тиймэрхүү төрлийн юм хэлээд байна. Тэр нь таны хувьд юу ч хийж болж байна. Энэ мөнгө төгрөг санхүүтэй холбоотой байж болж байна. Зарим нь бясалгалтай холбоотой байж болж байна тий. Зарим нь ерөөсөл тий хөдөлдөг болон үл хөдөлдөг хөрөнгөтэй холбоотой. Их олон магадгүй алтан төлхөрийг их олон бараг 3 төрлийн хүмүүс сонгох бах. Сонсох гээд байх шиг байна. Зарим нь орлоготой. Зарим нь үл хөдлөх хөрөнгө. Зарим нь бүр яг ингээд бясалгалын нэг тийм өөрийнхөө шатлал, ангилал те өөрийгөө ямар төвшөнд явж гин, урагшлахгүй юм жоохон гацалтанд орчлоогооч гэдэг юм нэг иймэрхүү төрлийн энержитэй хүмүүс манай алтан төлхөрийг сонгож сонсох гээд байгаа юм шиг байна л да янз. За тарот хүзрүүдээс тэгвэл ерөнхий 3 дугаар группийнхэнд тийм тэдний энерги яг энэ бодож байгаа тэдний тус бүрдээ бодож байгаа ажлууд нь яг бүтхүү боломжтой юу яавал гэдэг тал дээр хүзрүүд гаргаж авъя. За High Priestess. За Seven of Pentacles бол угаасаа яг мөнгө санхүүгийн орлого хүлээж байгаа улсууд байна. Knight of Pentacles гэдэг нь болохоор бас нэг тийм өөрийн зүгээс хөдлөө шийдчихдэг юм бас биш байгаа даа л да. Тийм учраас өөрөө яг л ингээл хүлээлт үүссэн. За яах вэ? Өөртөө нэг бүтдэг болоо яадаг бол гэдэг. За энэ бол яалчгүй гэр бүлийн аз жаргал, мөнгө төгрөг, санхүү, өөр хүүхэдтэй холбоотой. Тий. За тэр ажлаа бүтээж боловсруулах гээд одоо бүхэл талаараа өөртөө бол яг л ингээл нөгөө хичээж байгаа. Мөнгө төгрөг энэ хоёр орлого дээр хамааралтай хүмүүст бол ерөөсөө энэ нь бол яг гэр бүлийн аз жаргал, мөнгө төгрөг, санхүүтэй холбоотой юм дээр хүлээлт үүссэн байгаа байхгүй юу? За нөгөө медитейшн буюу бясалгал талынхны хүмүүс болохоор энд яг өөрөө зориулсан яг ганцаараа цагийг одоо хэрэг чи өөртөө нүүр тулаад яг ганцаараа цагийг зориулж чадах юм бол чиний яг тэр нөгөө хүсэж байгаа хүлээгээд байгаа тодорхойгүй байгаа нөгөө бясалгалын одоо тэр нөгөө юу чинь шатлал чинь гацаанаас гарч одоо төвшин ахих тухай яригадаад байна л да. Энд болохоор тийм. За тэгэхээр яг өөрөө болохоор яг яагаад байна гэхээр энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр яг одоо нөгөө бясалгалын үед ингээд өсөлттэй явах үед яадаг вэ гэхээр нөгөө айдас гэж нэг аюултай юм байл дээ. Эго айдас гэж нэг хоёр аюултай юм. Тэрний яадаг вэ гэхээр өөрийн ирэхгүй өөрийгөө хамгаалаад идэг. Нэгсэндээ өөрийгөө чөлөөлж чадахгүй байгаа гэсэн үг.
байгаа юм болгоныг жишээ нь бясалгалт байгаа орж ирж байгаа юм болгоныг яг тэр нөгөө нэг орж ирж байгаа чигээр нь хүлээж авахгүй яг нэг өөрөө чинь дотор эго ажиллаад тэгээд нөгөө нэг жишээ нь бясалгал хийлээ гэж тэгэхэд нөгөө нэг юунда одоо нэг бодолтой уйгдаад ингээд нөгөө нэг зүгээр хүлээж аваад байгааг нь ингээд нөгөө хараад байж явах биш одоо ингээд нэгсэнтэй өөртөө ингээд хамгаалтын энерги үсгээд идэг гэсэн үг. Тийм учраас ахихгүй байгааг хэлээд байгаа байхгүй юу? Гаццсан байгааг. Эндээс нар мандаж яхад өөрөө буруу хар зогсчод эсрэг зөвгөрөөгөө хамгаалт хийгээд байгаа биз? Үгүй уул нь цаашаа хар зогсох хэрэгтэй байгаа. Тэгвэл яг тэр хүсэж байгаа нөгөө гэрэлгээ нөгөө илүү энэ гоё энэ гэрэлцэн энергиуд ингээд орж ирэх гээд байгаа байхгүй. Гэтэл буруу хар зогсчод байна л гэсэн үг. Тэгээд өөрийгөө хамгаалаад байна. Аймагтар хамгаалж байгаа сте бүр 9 саваагаар ингээд өөрийгөө тойруулсан. Тэгээд нэг дайтаад байгаа байхгүй юу? Бясалгал гэдэг чинь өөрөө дайн биш байхгүй юу? Зүгээр хүлээж авах, бууж өгөх байхгүй юу? Тэгээд бүх юмыг байгаагаар нь хүлээж авах. Чи яг үнэндээ энэ юу ингэж дайтдаг вэ гэхээр нөгөө эго ч дайтдаг. Айдас ч өөрийгөө хамгаалдаг байхгүй юу? Тэгэхээр за бясалгалтай холбоотой манайхан бол яг нэг ийм юм хэлэгдэж шүү заа юу. За одоо бусад салбар руу гэдэг шиг энэ орлоготой мөнгө энэ одоо байр машинтай холбоотой энэ орлоготой холбоотой хүмүүс бол яг яаж ийнэ гэхээр яалч хүлээлт үүссэн байгаа даа. Энэ дээр одоо жоохон урсгалыг нь хараад хэлээдхий. Энэ хүлээсэн өөрөө ямар ч юу ч шийдэх боломжгүй хүний энерги гарч ирдэ. Тэгэхээр энэ ер нь боломжтой юм уу тэгээд гэдгийг жоохон цааш нь хараатахыг гэсэн үг. Тэгэхгүй маш тодорхойгүй байдал байна энэ дээр. За энэ гэр бүлийн аз жаргалтай холбоотой энэ асуудлууд өөрөө яг боломжтой юм уу? За нэгдүгürt хүлээгээд байгаа нь энэ боломж байна уу? Яавал боломжтой юм бэ гэдэг дээр хөдөлгөөлье да. Боломж байна уу? Яавал боломжтой болох вэ? Яста нөгөө бохын доотхыг харж үнэг турж өгнө гэдэг шиг л нөгөө нэлээ нөгөө энийг л бүтчих болов энийг л болчих болов гэж байсаар бол үнэхээр нөхцөл байдал мөнгө санхүүгийн байдал бол одоо хүндрэлтэй байгааг хэлээд байна л да. Маш хүндрэлтэй. Тэр барыг ядуу гэж хэлж болохоор тийм л байгаад байна л да яг. Тэгэхээр энэ дээр одоо шийдвэр гаргах шаардлагатай гинэ. Ямарваа нэгэн байдлаар шийдэх хэрэгтэй гэж шүү. Тэгээ шийдвэрийг бол чи хүлээн гэхээсээ илүү чи шийдэх хүн гинэ өөрөө чинь. Тийм. Шийдээд хийж эхлэхэд тэр мөнгө төгрөг гэдэг юм чи орж ирнэ. Хүлээх биш гэж байна. Хүлээх биш хөдөлгөөд энэ өөрөө чинь. Зөндөө удаан эргэлзээ цаг хугацааг алдаад хэн нэгэнд найдаад ингээ хүлээгээд байгаа хүмүүс гарч ирээд байна л да. Аха. Тэгэхээр хүлээгээд бол амжилтгүй. Энд хүлээсээр байгаад энд өчнөө мөнгө төгрөг санхүүгийн ингээд өчнөө ингээд юунд орцсон байгаа байхгүй юу? Бүр ингээд боломжгүй хэцүү байдалд орцсон. Одоо бол хүлээж дуусаад шийдвэр гаргаад энэ success гэдэг үзэр байгаа шүү дээ. Энэ үйл хөдлөлийг ав гэдэг байгаа байхгүй юу? Үйл хөдлөлийг авч эхэл. Шийдвэрээ гарга. Тэр чинь л чамааг энэ амжилтанд хүргэн мөнгө төгрөгтэй санхүүтэй орлоготой болгоно. Хин нэгний хүлээж яхад тэнгэрээс юм унаад ирдгүү гэдэг хүлээж яхад чамд майгаад өгдөг хүн байхгүй хүлээгээд бол бүтэхгүй гэдгийг хөдөлгөх гээд байна л да. Харин шийдвэр гаргадаг хүн нь чи өөрөө гэж хэлэх гээд шүү. За тэгэхээр энэ бол энэ ч гэсэн ахаад шийдвэр гаргаад хөдөлж эхлэхийг ямар ч байсаа сте дайраад өнгөрнө л гэж байгаа сте тий. Дээрээс илж байгаа энерги юу гэж юм? Дээд тэнгэрээс илж байгаа чамд ирж байгаа мессеж болохоор юу гэж юм хэр? Шийдвэрээ гаргаа. Чи шийднэ. Энд бол одоо шийдсэн бол тэмцэнэ. Энэ тэмцэл өөрөө чамайг
санхүүгийн эрх чөлөөнд хүргэнэ гэдэг байгаа байхгүй юу. Тэгжээж энэ ажил амьдрал бүх юмны чинь балансаа барьж явна. Гэр бүлийн эрэг одоо энэ аз жаргалтай ирээдүй те. Бүх юм тэр цаг үед чи нэгсэндээ өөрөө хариуцлага хүлээж аваад өөрөө шийдвэрээ гаргаад хөдөлж эхэлсэн цагт мөнгө санхүүгийн чинь ашиг орлого амьдралын чинь одоо яг энэ дээр ингээд зөвхөн хүлээгээл ингээд нэг хүлээгээд байгаа улсууд бол одоо яг үнэндээ бол энэ гэр бүлийн одоо юунда ингээд нэг юуг болчихдээ шүү дээ. Нэг одоо нэг юу хийн нэр нүргүү гэдэг юм уу? Одоо хүлээгээл ах юм одоо юугаач хүлээгээд байгаа өчнөө хүлээлээ бүтэхгүйсэн бол бүтэн шүү дээ. Бүтэхгүй бол болин шүү дээ. Одоо энэ аль нэгэн шийдвэрийг гаргаад өөрөө хөдөлмөрлөж ажиллаж эхэлдэг юм уу гэсэн нэг яг нэг ийм яриа орж ирдэг үсттэй. Одоо ер нь юмыг хүлээгээл одоо 1 жил хүлээлээ, 3 сар хүлээлээ, 6 сар хүлээлээ. Би хүлээж ийн гэдэг ингээд байгаа гэвэл нэг газар нэг ажлын ярилцлаганд орчгоо тэрийг хүлээж ийн би тийшээ л ормоор байна гэд жишээ нь ингээд нэг хүлээгээд байгаа улсуудыг байгаад байгаа юм шиг нэр гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгээ хэрэг үнэхээр бодит нөхцөл байдал чинь тийм байгаад байгаа бол одоо хүлээхэд усгаал гэж хэлж байгаа байхгүй юу? За ийм айгу тийм одоо нэлээд чухал юутай мессеж бүхий одоо уншлага болж байна энэ бол тий. Энэ нэг хэсэг улсуудын ихтэй бяцлагтай холбоотой ярьсан шүү дээ. Энэ ч гэсэн адилхан. Шийдвэрээ гаргаж чи өөрөө хөдлөнө гэж. Тэгжиж бүх юм баланс тэнцвэр болно гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр манайхан зөвөр нэг сууж хахад бол дээрээс бол буугаад ирэхгүй. Өөрөө хөдлөнө л гэж хэлээд ишүү шулууханд авчихна доо. За энэ дээр одоо бус группүүд дээр нэг цаг хугацаагаад асууцсан юм. Тэгээд одоо 3 дугаар групп дээр бас уул энд нэг цаг хугацаа асуугаад байх юм байхгүй юм байна. Яагаад гэвэл шийдвэрийг чи өөрөө гаргаж чи өөрөө хөдөлж эхлэх учраас. Тэгээд чамд одоо тэр харин хөдлөе гэсэн итгэл үнэмшил шийдвэр нь хизээ гарч ирэхийг нэг асуучих да. Тэрийг бол хүн өөрөө л ер нь бол тэ шийднэ л гэхдээ л за тэгээд одоо ахаад хүлээх юм уу те хичнээн бүр ингээд тэн цаг хугацаа одоо ингээд урсаж дуусах одоо бол нэг энэ дэгүүл энийг дурсаж дуусахыг хүлээгээл ингээд байх юм уу гэж байна. Тэгээд яг энэ нь болохоор яг юу хэлж ийм хэр Тебанашита Токи гэдэг нь болохоор яг юу бүхнийг тавьж явуулсан цагт. Жишээ нь энэ дээр одоо нэг уршаачгүй хойшоочгүй гээл тэгэл нөгөө нэг хин нэг ингээл хүлээсэн ажлыг хүлээсэн энэ байгаа бүх нөхцөл байдлуудыг орхиод ингээд тавьж явуулахыг хэлээд байгаа байхгүй юу? Ерөөсөө хөдөлгөд бүгд л нэг юмыг зааж байгаа шүү дээ тий. Чи шийдвэрээ гаргаж, чи хүлээлтийг тавьж явуулж, чи ингэсэн цагт гэдгийг гаргаж ирээд байна. Тэгээ магадгүй та тэр шийдвэрээ гаргаж өгөхгүй бас байх гээд байгаа юм шүү дээ тий. Энд дээр ичнээн ийжо какаримас гэдэг байгаа байхгүй юу? Ахаад тэр нь юу гэж байгаа гэхээр нэг жилээс илүү хугацаа орно гэж бүр. Одоо энэ мөнгө санхүүгийн байдал ийм байж хаад ахаад нэг жилээс илүү хугацаа ороод хүлээгээд байх юм бол баларчих юм байна л да гэж одоо хөдлөг нөгөө уншлага уншиж байгаа би бол тэгж бодогдохоор юм байна. Энд одоогийн нөхцөл байдал маш онцгүй сайнгүй байгаа гэлээд байгаа байхгүй юу? За тэгэхээр манайхан 3 дугаар группийг сонгосон манай хэд маань тий Өдрүүд бол та хэдэд маань нэг ийм мессежүүдийг хүргэж байна шүү тий. За тэгээд уншлага маань тий тэгэхээр таалагдахгүй бол алгасаад тий. Энэ нэг хүнд таалагдаад байхаар уншлага болсонгүй. Гэхдээ одоо хөзрүүдийн гаргаж байгаа хэлж байгаа юмыг бол одоо яг л байгаагаар нь ингээд хэлчихлээ. Тий. Тэгээд нэг тийм сайхан хүний сэтгэлийг өргөөд сайхан болгох мессеж нэх ирсэнгүй юу да гэж бодож байна. Тэгээд тэгэхээр тийм бол одоо элдвийн сүрэг комент бол хэрэггүй. Тий. Надад бол тэр хэрэггүй. Тий. Ер нь бол
яг нөхцөл байдал чинь таарж байгаа бол энэ дундаас нэг тийм хэрэгтэй юм байвал олж аваад хэрэггүй бол skip гэж нэг юм гоё юм байгаа шүү дээ тий. Тэгээрээ манайхан тий. За ингээд амжилт хүсье. За уншлах сонсонд баярлалаа. Баяр таа.